За өнөөдрийн бичлэгээр сэтгэлгээ бүлгийн бичлэг C2-ыг одоо бичиж байна. За өнөөдөр биднээс ярих сэдэв бол арилжаа хийхээр чартны ард суухын өмнө заавал сонсож мэдэж ойлгосон байх зүйлүүд. Ихэнх хүмүүсийн хувьд бол бушуухныг данс нээж аваад нэг чарт гаргаж аваад хэдэн техник шинжилгээний зураг зураад ингээд арилжаа тавиад эхэлдэг. Тэгэхээр тэрний өмнө бол ойлгох хэрэгтэй зүйлүүд байдаг юм аа. За энэс би өөрийн боддгоор хамгийн чухал гэж үзсэн зүйлүүдэд та бүхэнд хүргэж байна. За нэг арилжаа хийж байгаа хүн бүр айдас шунал гэсэн ийм хоёр дайсантай заавал нүүр толдог. За энэ хоёр дайсан биднүүсийг арилжааны талбараас зайлуулж чаддаг байх юм байна. За эхнийх нь айдас. За айдас гэдэг маань юу вэ гэхээр мэдээж мөнгө алдах айдас. Ялангуяа хэдэн арилжаанд дараалан алддаг. Одоо энэ хуулган дээр харагдаж байгаа шиг. Хэдэн арилжаанд дараалан ингэж алдсны дараа арилжаа нээх гэхээр за дахиад л алдах байх гэсэн ийм айдас төрдөг учраас би дараагийн арилжааг нээж чаддаггүй байх нэ. За тэгээд энэ айдсаасаа болоод биднээс арилжаа хийж чаддаггүй. Тэгээд элдвийн бодлууд руу орж эхэлдэг. Миний хэрэгжилж байгаа аргачлал буруу байна, менежмент буруу байна. Би буруу цагт арилжаа хийж байна. Магадгүй би буруу брокер дээр арилжаа хийж байна гэх юм. Ингээл янз бүрийн бодлууд цаашаа хөврөөд ингээд явцдаг. Гэтэл энэ нь бол зүгээр л арилжаа хийж байгаа хүмүүсийн ажлын нэг хэсэг л байдаг. За дараагийнх нь шунал гэдэг дайсан бас байна. За шунал. За хэдэн амжилттай арилжаа хийглээ. Хэдэн хожил дараалаад авчлаа. Тэгэнгүүт л таны шунал танд хэлэх нь шүү дээ. За энэс илүү арга уг нь байгаа да. Энэ нэг хүн илүү хоцсон байгаа да. Энэс илүү хийдэг арга байгаа да. Нэг бол өшөө олон арилжаа хиймээр байдаг. Ингээд дараагийн удаа арилжаа хийж байгаа одоо лото ихсэгдэг юм уу? Арилжааныхаа тоог нэмэгдүүлдэг, рискэлж байгаа хувиа нэмэгдүүлдэг. Янз бүрийн ийм буруу үйлдэлүүдийг одоо шуналч нь бол хийлэгдэг. Гэтэл хожил хоёр бол ээлжилж явдаг, циклээр явдаг. Энэ тухай бид жоохон дараа ярина. Тэгээд арилжааныхаа рискэлж байгаа хувиа нэмчихсэн, лото нэмчихсэн байж тал цикл эргээд алдагдал руу оруулдаг. За ингээд дуусгадаг. Ингээд балардаг ийм тал байна да. За хоёрдугаар ярих зүйл бол энэ дэлхийн хамгийн сайн арилжаач нь алддаг. Алдна, ялагдана, мөнгө алдна гэдгийг бол ерөөсөө хүлээн зөвшөөрч ордог бизнес. Арилжаа бүхэндээ ялдаг хүн гэж байхгүй. 100% ялдаг арилжааны аргачлал гэж байхгүй. 100% ханшийг зөв таадаг, зөв шинжилгээ хийдэг хүн гэж байхгүй. Энийг бол маш сайн ойлгосон байх хэрэгтэй. Энэ бол маркет макруудын дэлгэцний дэлгэц тийм үү? Эднүүс ч гэсэн энд алдчихл суугаа. Алдаж суугаа, авч суугаа. Окей. За арилжаа бүрт ялдаггүй. Дараагийн дугаарт нь арилжаа бүрт ялдаггүй. Авах алдах энэ ээлжилдэг. Дандаа хожно гэж байхгүй гэдгийг бол маш сайн ойлгосон байх хэрэгтэй. 2-3 арилжаанд хожигдлоо энэ муу аргачлал юм байна гэж бодож болохгүй.
2-3 арилжаанд хожлоо энэ сайн харгачлал юм байна гэж бодож болохгүй. Тэгээ энэ талаар бол биднээс шүү арай дэлгэрүүлээд бас энэ сургалтын явцад бол зөндөө бас ярина. За энэ бол шинээр арилжаа хийж байгаа ч гэдэг юм уу, хорыг сонирхож орж ирж байгаа хүмүүсийн бодол. Арилжаа нэгээл хожоол, нэгээл хожоол, нэгээл хожоол, нэгээл хожоол. Ингээл байх юм боддог. Тэгэл дансан дээшээ явал, дээшээ явал, дээшээ явал. Тэгэл саятан болоод одоо юу гэдэг те. Тэнгэрт өрөөд ингээ явчихна гэж боддог. А бод байдал бол иймэрхүү байдаг. Энэ бол туршлагатай хүмүүс мөн бодит байдал бол ийм л байдаг. Авах алдах хоёр бол дандаа ээлжилж холдож явдаг. Тийм учраас туршлагатай хүмүүсүүд бол хоёр хожоод тэнгэрт нисчдгүү, хоёр алдаад газар дээр орчдгүү. Өөрийн арилжааны журам, өөрийн аргачлал дихань дагуу арилжаа хийсээр л байдаг. За дараагийн нэг ярмаар сэдв бол энэ брокерууд гэдэг юм уу, маркет мейкерүүд гэдэг юм уу, энэ томчууд яг чиний эсрэг суучаал чи яаж арилжаа хийн, чиний эсрэг арилжаа хийгээд байдаг гэсэн нэг тийм ойлголт яваад байдаг байхгүй. Хүмүүс ч бас тэгж яриад байдаг. За энд бол үнний хувь бол бий. А гэхдээ тэр хувь нь өчүүх юм аа. Хэрвээ чи үнэхээр чиний эсрэг томчууд арилжаа хийдэг гэдгийг мэдээд тэрэнд итгээд байгаа бол арилжаа хийх шаардлага байна уу? Мэдээж байхгүй шүү дээ. Тэгвэл чи 100% алдна гэсэн үг юм биш тий. Тэгвэл энэ рүү орж яах юм тийм үү? За харин миний хувьд бол би юу гэж боддог вэ гэхээрээс маркет мейкерүүд гэдэг хүмүүсүүд буюу тэр томчууд арилжаа хийж байгаа нь биднээс арилжаа хийх боломжийг нээж өгдөг байхгүй. Би бай арилжаа нээчлээ, ханш яваад миний таргетыг очоод цогчлоо. Би тэр ханшийг аваачаад миний таргетыг цохиулсан нь үгүй шүү дээ. Маркет мейкерүүд аваачаад цохиулчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэднээс бол биднээсийн таргет руу ханшийг аваачиж өгдөг хүчин зүйл тэр мотор байхгүй юу? Тэр хөдөлгөгч хүч байхгүй юу? Тийм учраас маркет мейкер гэж нэрлсэн байгаа шүү дээ. А тэдэнгүүгээр биднээс огт арилжаа хийж чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. А харин асуудлын гол бол тэднүүстэй яаж хөл гараа нийлүүлэх вэ гэдэг асуудал байгаа шүү дээ, тийм ээ. Энэ тухай би номон дээр ч утсан байгаа тийм. Тэгэхээр яаж хөл гараа нийлүүлэх үү гэдэг л хамгийн чухал асуудал байхгүй юу? За. Тэгэхээр яаж нийлүүлэх вэ гэхээр хүмүүс техник шинжилгээ тэгэл янз янзын юм ярьдаг юм. Миний бодол бол хаанаас эхлэх ёстой юм бэ гэхээр хизээ арилжаа хийх ёстой вэ гэдгийг бодох хэрэгтэй. За жишээлх юм бол энэ тойрог 100% гэдэг маань нэг өдөрт forex арилжаан дээр хийгдэж байгаа бүх транзакшн буюу тэр гүйлгээнүүд, хилцээрүүдийн хичнээн хувь нь хизээ хийгддэг вэ гэдгийг харуулсан зураг. United Kingdom гэж юм те, Лондон 33% энэ Лондон 33%-ийг дангаараа хийж штэ Лондон. За дараа нь Нью-Йоркийн бирж Америк 17%-ийн орж ирж штэ. Тэгээд Япон 10, Сингапур 7, Germany 6. За бас нэг зүйл анхаараарай. Germany Лондонтой нэг бүстэй. Тийм учраас энэ 6% ийшээ явах нэтэ 39 болох нэтэ. Швейцарланд мөн адилхан. Ийшээ явна. За Гонконг, Австрали, Франц мөн ийшээ явна. Нидерланд мөн ийшээ явна. Швед, Денмарк, Итали бүгд Европын зон. Тэгэхээр биднээс хизээ арилжаа хийх ёстой вэ гэхээр хизээ томчууд арилжаа хийж юм тэр үед бид хийх ёстой байхгүй. Томчууд арилжаа хийж яхад бид нар унтчихийдэг. Бид нарыг арилжаа хийж яхад томчууд унтчихийдэг. Тэгээд яаж хөл гараа нийлүүлэх вэ? Тийм учраас хизээ арилжаа хийх вэ гэдэг асуудлаа бодох хэрэгтэй. Энэ бол ерөөсөө л Лондон. Хамгийн талархууштай нь энэ Монголд яг өдрийн цагаар болдог тийм. За энэ тухай бас номон дээр таамс уншсан баг. Монгол бол forex арилжаа хийхэд хамгийн зохимжтой бүс нутаг.
За дараагийн нэг эднээсээ үйл гараа нийлүүлэх тал дээр бодмоор том зүйл байгаа. За энэ нь болохлоорээс за энэ зургийг танаас харж байна. Энэ бол бас нэг маркет мейкеруудын дэлгэцсний зураг. Окей. Энд дээр та нас төдийлөн олон техник шинжилгээний юмнууд харахгүй байна. Одоо сэрээч байдаг юм уу, боломжир бэндч байдаг юм уу, тренд шугамж байдаг юм уу. Тэгэхээр энд нэг бодох юм нь Forex гэдэг юм маань өөрөө ховсон өөрчлөгдсөөр байгаа байхгүй юу? Би 10 жил энэ Forex гэдэг юмнаар сонирхож ноцолдож амьсгалж байна те. Тэгэхэд би мэдчих чинь энэ 10 жилд. Тэгвэл 30 жил, 40 жил явцсан хүмүүсүүд юу мэдчих байгаа бол те. Энэ бол хойсон өөрчлөгдөд байгаа. За юу өөрчлөгдөд байна вэ гэхлээрээс хамгийн нэгдүгээрт өнөөдөр бол алгоритм тооцооллууд дээр үндэслэн индикаторуудын эрен үе эхэлж явж байна. 30 жилийн өмнө магадгүй 40 жилийн өмнө за магадгүй 20 жилийн өмнө ч гэсэн тренд шугам татаад юм уу Fibonacci татаад тас хийсэн арилжаа хийдэг байсан байх л та. Гэтэл өнөөдөр бол компьютер гарч ирлээ, интернет, техник, технологи нь хөгжлөө, мэдээлэл нь хөгжлөө. Өнөөдөр бол яг тэгж арилжаа хийхэд хэцүү болсон. Техник шинжилгээ бүгд ажилтгүй хэрэггүй гэж хэлээгүй ч гэсэн тэднээс ажиллах магадлал нь өнөөдөр бол тэр өмнөх үетэй харьцуулах юм бол унтсан. Өнөөдрийн даунлодлж авч байгаа MT4 платформ 10 жилийн өмнө даунлодлж авчихсан MT платформ 2 бол зарчмын хувьд ялгаагүй л байгаа шүү дээ. Нөгөө байдаг л хэдэн техник шинжилгээний хэрэгсэл байдаг хэдэн индикатор л байгаа байхгүй юу? Тэгэл ихэнх брокерууд энийг ашиглаж байна. Тэгэл энэ хамгийн амархан, хамгийн одоо өргөн дэлгэр хэрэглэгддэг юм би хамгийн сайн. Окей, тэрийг л одоо хувь хүмүүс бид нар ингээд хэрэгжилж штт. А тэгвэл одоо би нэг юм асууя. Тэгвэл маркет мейкерууд юм уу, брокерууд 10 жилийн өмнө хэрэгжилжсэн индикатор 10 жилийн өмнө хэрэгжилжсэн техник хэрэгслэл хэрэгжилж байгааг та нар бодож байна уу? Үгүй байхгүй юу. 3 жилийн өмнөх индикатор хог дээр хаягдчих байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хувьсэл өөрчлөлтийн зүг биднээс явах хэрэгтэй байхгүй юу. Ялангуяа Facebook групп дээр бол би одоо харж л байдгийн. Тэгээд энд нэг юм бичээд байдгүй, тийм зав зайч байдгүй. Жишээлх юм бол өнөөдөр сэрээ зураад сууж байгаа маркет мейкер байхгүй л байхгүй юу. Бараг мартцсан өнөөдрийн трейдерүүд бол тэрийг мэдчихгүй л байхгүй юу. Тэгэхээр тэнд нэг хэдэн монгол хүүхэд сэрээ зураад суугаад тахвал. Тэгэхээр энэ хувьсэлд өөрчлөлтийн төлөө энэ төлөө биднээс мэдрэх хэрэгтэй, явах хэрэгтэй. Биднээс багч гэсэн өөрчлөгдөх хэрэгтэй байгаа. За дараагийн нэг өөрчлөгдөж байгаа зүйл нь юу вэ гэхлээрээс нэг том арилжаанууд хийдэг байсан үе байсан юм шиг байна. Зарим нэг энэ хуучин номыг уншиж байхад л өнөөдөр бол арилжаанууд айгүй богинохон болцсон. Ерөөсөө л нэг 5-10 пив зохиол гарах хэрэгтэй. Энэ нь бол одоо янз бүрийн ойлгоцтой хүмүүсүүд арилжаа хийдэг болчлоо тий. Ялангуяа хувь хүмүүс ордог болсноос хойш тийм үү. Тэгээд түрүүн ярьсан техник шинжилгээгээ нэг талд нь байдаг, нэг талд нь баахан янз янзын индикаторууд гараад ирсэн байж идэг. Тэгэхээр ханшийн хөдөлгөөнийг таана гэдэг асуудал маань өөрөө их хүнд болж эхэлж байгаа байхгүй юу. Тийм хүнд болж эхэлж байгаа учраас одоо юу гэдгийг стоп лосс нь 250 пив, таргет нь 600 пив нэг тим юм тавьчаал ингээл суугаад байх биш. Өдөр бүр жижигэн ямыг тогшоо гараа явцдаг асуудал руу орцсон байна. Тийм учраас би анх нөгөө энэ жимсчин гэж аргачлаа одоо боловсруулж ирсэн. Тэгэл өнөөдөр ч би таанаас энэ сургалтаар бол жимс түүхэл юм зааж гин. Жимс түгээл явж байгаа нэг сайхан. Тэгэхээр бас нэг гарч байгаа өөрчлөлт бол нэг урт арилжаа биш. Харин өдөр тутмын амжилттай жимс төлтүүд их хийгддэг болчих хувирж байгаа юм да. Тэгэхээр эднүсийг биднээс бас ойлгож яаж энэ чиглэлд бас явах бол бас маркет мейкерүүдтэйгээ хөл гараа нийлүүлэхэд тустай юм болов уу гэсэн бодол байна. За дараагийн нэг зүйл маань бол
чи бүрэн итгэж болох нэг л хүн байгаа. Тэр бол чи гэж байгаа байхгүй юу. За энэ бол яг үнэн. За ёо. Би дээр хэлжсэн би та бүхэнд юмыг сонсгож чадна. Нүдээр чинь харуулж чадна. За ойрхон сууж агаад буруу юм хийгээд байвал нэг цохоод авч магадгүй. За өөрөөр бол би танд мэдрүүлж чадахгүй. За тэгэхээр тэр мэдрээд гаднаас орж ирж байгаа юмыг чи өөрийнхөө процессор тархитлагоонд яаж боловсруулах юм, яаж хүлээж авах юм. Энээс чинь шалтгаалаад чиний бодол санаа ямар болох юм. Энээс чинь бодол санаанаас чинь шалтгаалаад чиний үйлдэл ямар байх юм бэ гэдэг юм шалтгаалж эхэлнэ. Тэгэхээр эцэг эцэд бол энэ мундаг хүн, энэ хүн ингэж хэлсэн 100% үнэн байх хэвээр. Энэ хүн арилжаанд ор гэж байна. Энэ магадлал өндөр байх хэвээр гэсэн бодол биш. Юмыг өөрийн болгож аваад өөрийнхөө бодол санаагаас итгээд өөрийнхөө одоо аргачлал, өөрийнхөө арилжааны төлөвлөгөө өөртөө тохирсон, өөрөө итгэж байгаа юмаа боловсруулад тэгээд тэрийг өөрийгөө захираад тэрийг ягшлал биелүүлээд тэгээд нэг үр дүн гаргаж хараад тэгээд тэр үр дүндээ чи өөрөө итгэлтэй, үнэмшилтэй, өөрийнхөө хэрэгжилж байгаа багаж хэрэгсэл, өөрийнхөө бодол, өөрийнхөө менежмент бүх юмд өөрөө итгэл үнэмшилтэй болоод тэгжээд чи цаашаа явах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр эцэстээ бол чи хүнд итгэх хэрэгтэй болж байна. Тэгэхээр чи өөртөө л итгэх хэрэгтэй байхгүй юу? Эцэг эцэд би номонд ч үтсэн. Эцэг эцэд маус хөдөлгөөд байсэл товч дарах хүн чи штэ. Тэрнээс одоо юу гэдгийг би биш тий. Тийм учраас бүх юмыг эцсийн шийдвэр бол чинийх байх учраас арилжаа нэг. Тийм учраас өөрийнхөө гаргасан тооцоо, өөрийнхөө хийсэн юмд хамгийн их итгээрэй гэдгийг бүр маш сайн ойлгосон байх хэрэгтэй. За дараагийн дугаарт нь арилжаачин гэж хэнийг хэлэх вэ гэж байгаа. Тэгэхээр биднээс Forex арилжаа сонирхоод Forex арилжаа хийгээд ингээд сууж байгаа чинь биднээс ямар нэг төвшний арилжаачин болох байхгүй тий. Одоо бүгд мундаг профешнл болов сайн л байна. За тийм биш юм аа гэхэд бол ямар ч нэг арилжаа хийгээд нэг 5 төгрөг олоод амьдралдаа наагаад нэмэрлээд ингээд явдаг. За нэг төвчин бас л нэг арилжаачин болж байгаа байхгүй. Тэгэхээр хэн болох гээд байгаа гэдгийг эхлээд мэдэх хэрэгтэй байна. Тийм ээ энэ. Тэгэхээр арилжаачин хүн зүгээр энэ сургалтын явцад бол би энэ тэнд олон юм ярих байх зүгээр. Гэтэ өнөөдөр бол би та бүхэнд ганцхан юм хэлье гэж бодсон. За энэ трейдер гэдгийг би энд дикшнери бас болор төлөөс ингээд авсан. Тэгээ энэ дээр бол байгаа юунаас бол яг тэгээд нэг тохирох утга нь бол энэ арилжаачин юм шиг. Тэгээ за 8 чин гэхлээр арайд нэг жоо сайш чин. За арилжаачин. Тэгэхээр энэ дээр бол зүгээр юу би таамаг зүйлдэг юм бэ гэхээр дандаа хожигч гэсэн утга байхгүй шүү. Заа юу. Дандаа хожигдогч гэсэн утга бас байхгүй. Арилжаачин 8 чин гэсэн утга бол байна. Арилжаачин гэхээр одоо юмыг арилждаг хүн байх нь шүү дээ. Юмыг авдаг, өгдөг, хождог, алддаг гэсэн үг. Тэгэхээр энэ хождог, алддаг хоёр юм хосоороо явдгийн шүү л гэдгийг хэлэх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр хождог, алддаг, авдаг, өгдөг хүнийг л арилжаачин гэж хэлэх юм байна. Тэгэхээр биднээс тийм л хүн болох юм байна. Биднээс хожих юм байна зөндөө, биднээс бас алдах юм байна зөндөө, тийм ээ. За энийг олгож аваарай. За дараагийн энэтэйгээ ингээд холбогдуулаад хэлэхэд дараагийн нэг юм нэг цикл явдгийг. За энэ цикл энэ тухай бол би номноос ч юм уу хаанаас ч юу ч уншаагүй. Гэхдээ зүгээр энэ олон жилийн ажиглалтаас бол яг ийм цикл яваад байгаа байхгүй. Энийг бол би бас ерөнхийдөө жоохон мэдрээд байна гэх юм уу хаашаа тий. За юу гэхээр энэ бол ингээд чарт байгаа. Тэгэхээр ер нь арилжаа маань ханшмаа чартаар хөдөлдөгтэй адилхан. Ер нь арилжаа хийж байгаа хүний сэтгэл санаа чарт шиг ингээд дээшээ доошоо хөдлөн. Бидний данс бас дээшээ доошоо хөдлөн. Мөн арилжааны маань цикл бас дээшээ доошоо хөдлөн. Тэгэхээр нэг юм циклэр юмнууд хөдлөд байгаа. За энэ дээр бол би энэ чартаар жишээ авч зураад голоор нэг зураас татаж хуваагаад тэгээд шугамнаас дээш нь хожил гинэ. За энэ шугамнаас дээш байгаа лав болгоныг танаас хожил гэд бодчих. Шугамнаас доош байгаа нь хожигдлууд. Энээс доош нь хожигдлууд гэд бодчих. Тэгээд хичнээн удаа хожсон, хичнээн удаа хожигдсон ингээд. За энд анхаарах хэрэгтэй зүйл бол миний нөгөө өмнө ярьсантай холбогдуулаад тайлбарлахад нэг хэсэг хожигдоод, нэг хэсэг хожоол, нэг хэсэг ингээл
хожигдоол ээлжилж явдаг гэдгийг маш сайн ухаарах хэрэгтэй. Ээлжилж явдаг гэдгийг. Дээрээс нь хожигдож байгаа үед түрүү ярьсан санаж байна уу? Юу том болдог лээ? Мэдээж айдас том болдог. Тийм ээ? Хэд хожигдоод ирэхийн үед чинь хэд сайхан хожигдоод ирэхийн үед айдас том болдог, тийм үү? Тэгээ ширээн дараа ороо суучдаг, арилжаа хийж чаддаггүй. За. Тэгэхээр түрүүн биднээс бас ярьсан айдас, шунал хоёр бол биднээсийг арилжааны талбараас хөөж гаргадаг юм аа гэж тийм. Тэгэхээр хэд хожигдоод айдас томорчих дээрээс дараагийн арилжаанд орж чаддаггүй байхгүй юу? Дахиад мөнгө алдна гэдэг л айдас байдаг. Тэр айдас чамайг арилжаанд оруулдаг. Тэгтэл дараагийн хэдэн арилжаа нь хожил байдаг. Тэгэнгүүт энэ цэг дээр биднээс нэг бодол төрөх юм шүү дээ. Орчдөг л байж дээ, хожихол байж дээ гэж тийм. Окей. За чи тэгээ орохоор шийддэг. Дахиад ордог. Гэтэл алддаг цикл эхэлсэн чи дахиад алдаад эхэлдэг. Тэгэнгүүт л дахиад за энэ аргачлал бүтэхгүй юм байна. Энэ брокер бүтэхгүй юм байна гэл ямар нэг юм л бүтэхгүй тийшээ явж эхэлдэг. Ялангуяа Монгол хүмүүсийн хувьд би бас зарим нэг Англи, Америк хүмүүстэй бас санал бодол солилцдог. Зарим бас над бас Англи, Америк шавнарч би гайгүй хийж байгаа усууд би ажиглаад байхад ялангуяа Монгол хүмүүсийн хувьд бол яадаг вэхээр алдааг дандаа гаднаас хайдаг, өөрөөсөө биш. Тийм учраас би буруу брокер дээр байна уу? Миний энэ аргачлал буруу байна. Энэ Бадрахын хэлж өгсөн энэ бол шал дими новш байсан байна гэл тэ. Янз бүрийн юмыг гаднаас ингээд хаагаад тэгээд за өөр юу вэ гэдэг юмыг хайгаад яваад өгдөг. Өөр юу ч оллоо гэсэн энийг ойлгоогүй бол яг л адилхан байхгүй юу? Машины чинь мотор эвдрээл явж чадхаа байсан бол дугуйг нь хэд солиод явахгүй шүү дээ. Тэгээд тэрнтэй л адилхан. Тэгэхээр энэ бодол, энэ ойлгоцыг л авах хэрэгтэй. Ийм циклээр явна. Одоо ийм цикл эхэлж байгаа юм байна л гэдэг. Тэгэхээр арилжаа хийж байгаа хүмүүсүүд маань бидний тухай бол дараа менежмент бүлгийн төртөө дэлгэрэнгүй ярина. Арилжааныхаа журмын дагуу өөртөө drop down тавьдаг тийм аккаунтн дээр. Тэр drop down хүртэл чиний аргачлалаар арилжаанд орох нөхцөл бүрдсэн бол чи бүгдэнд нь л орох хэрэгтэй байдаг. Тийм учраас би бол хэлэх дуртай. Арилжаа хийн гэдэг бол дандаа хожихыг хэлэхгүй, дандаа хожигдохыг хэлэхгүй. Энэ хоёр дандаа ээлжилж, хосолж ингэж явна гэдэг бол энэ бол хууль. Тэгэхээр арилжаа хийн гэдэг бол ерөөсөө авч байгаа, алдж байгаагийн дунд хийж байгаа зөв менежмент. За тэгэхээр ийм цикл маягийн ийм юм байдгийн байна гэдгийг бас ойлгож аваарай. Тэгээд хэд хожигдлоо битгий амиа хорлоорой. Хэд хожлоо битгий сансарт нисчээрэй. Хожигдож яваа үедээ хожлууд ирнэ гэдгийг бодож юу? Хожиж яваа үедээ хожигдл ирнэ гэдгийг бодож юу? За ийм ойлгоцыг тааханд өглөө шүү. Чартны өмнө суугахаа өмнө, арилжаа хийж эхлэхийнхээ өмнө энэ талаар маш сайн бодоорой гэж хэлж байгаа юм. За ингээд анхаарал тавьсан явдал баярлалаа. Энэ удаагийн бичлэг үгээр төгсөж байна.